Тэгэвч та бүхэн суулгахын тулд эхлээд AirPod-ыг нээн. Хэрвээ iPhone-тай бол тэнгуү танд холбогдох Connect гэдэг хэсэг гарах бөгөөд Connect гэдэг дээр та бүхэн дарах байгаа. Энийн дараа дэлгэцэн дээр харуулж байгаачлан артлын жижигхэн цагаан бөөрөнхий хэсэгтэр та бүхэн удаан дарна. Удаан дарсны дараа автоматар шууд та бүхэнд холбогдох байгаа. AirPods-аа холбосны дараа илүү их тохиргоонуудыг та бүхэнд харуулахыг хүсэх юм бол AirPods-аа Connected гэдгийг хажуудал цэнхэр icon дээр та бүхэн дарна. AirPods Pro-гийн шинээр шинжлэгдсэн функцүүд нь болохоор noise cancellation буюу чимээг багасгах, transparency буюу илүү цацрагдах гэсэн сонголтууд та бүхэнд байгаа бөгөөд энэ дундаасаа алийг та бүхэн сонирхож байна гэдгийг сонгох боломжтой. Хэрвээ их чимээтэй байх юм бол noise cancellation ашигласнараа илүү сайн сонсож байгаа зүйлээ тод сонсох боломжтой. Дараагийн хэсэг буюу ear test гэдэг маань болохоор таны чихэнд хэр AirPods маань тохиромжтой байна вэ гэдгийг та бүхэн ear test гэдэг дээр даран тааруулах боломжтой. Орон майраг air detection гэдэг хэсгээр та бүхэн өөрийнхөө чихнээсээ салгах үед маань мэдрэгдэх connector iPhone гэдэг хэсгээр болохоор шууд савнаас нь нээгээд автоматар таних гэсэн хэсэг та бүхэнд байгаа. Дараагийн шинээр нэмэгдсэн функц болохоор Special Audio байгаа. Энэхүү audio-г оронгууд хамгийн ихний хэсэг буюу Stereo Audio дэлгэцэн дээр харж байгаачлан хоёр талын чимээг та бүхэн сонсгох. Special Audio нь болохоор олон талаас сонсгох хэсгээс та бүхэн сонголтоо хийх боломжтой байгаа. Хамгийн сүүлд дуртахад та бүхэн Find My Network гэдгийг идэвхжүүлэхээ бүү мартаарай. Учир нь та ямар нэгэн газар AirPods-аа орхиод явсан алдсан үедээ олох боломжийг та бүхэнд олгож идэг байгаа. Settings руу ороод та бүхэн тохиргоо хийхээс гадна өөрсдөө Control Center буюу баруун дээд талаас та бүхэн татаад ямар нэгэн дуу сонсож байхдаа энэхүү дээдлийн хэсгээр та бүхэн дарангууд дууны сонголтоо та бүхэнд гарч ирээд үргэлжлүүлээд дарахаар доор нь AirPods-ын маань зүүн баруун болон кейс нь хичнээн хувьтай байгаа гэдэг та AirPods руу шилжүүлээ гэвэл та бүхэн сонгох боломжийг бол дэлгэцэн дээр олгоно. Volume дээр удаан дарангууд өмнөх тайлбарлаж ирсэн noise cancellation аль эсвэл Special Audio гэдэг хэсгээр та бүхэнд сонголтыг өгөөд хэр чанга сул байх вэ гэдгийг та бүхэн дэлгэцэн дээр сонгох боломжтой байгаа. Зүүн баруун талын живчин дээр та бүхэн дуртахад хэрэг та доотлогын хэсгийг нэг удаа дарах юм бол утасны дуудлага авах, ахад нэг удаа дарах юм бол унтраах, хэрэг хоёр дарах юм бол хөгж маань урагшлах, гурван удаа дарах юм бол хөгж маань алгасах гэсэн гурван сонголт та бүхэнд байгаа гэдэгс дурдж хэлмээр байна. Өнөөдөр та бүхэнд хэрхэн iPhone дээр AirPods-ыг холбон тохиргоо хийдэг талаар та бүхэн дэм үргэлээ. Үнэтэй холбоотой асуух асуултыг зайн найданд урьж text аль social platform та бүхний нээлттэй байх бөгөөд 100% subscribe-аар энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст харангуй тараагаарай. iBLG хадмал цэндээ фактыг шалгасан жуулыг edit хийсэн зайнаар байлаа. iPhone-тай холбоотой бичлэгүүдийг та бүхэн манай Итэ суугийн вирус дотор ороод үргэлжлүүлээ үзээрэй.